бид нар ер нь Монголынхон хөрш шорондоор өөрсдийнхөө ухааныг ухаж амьдрахаа болчихсон улсууд юм байна гэж. Энэ яриан дундаас ингэж бодогч юм л да. Жишээлбэл төвдийн шашин орж ирсэн. Баахан номлол тараасан. 600 мянган хүнтэй тэр ард түмний 100 мянган лам болоо суучихсан. Өнөөдөр тэрийг сайхан байсан, үнэн байсан гэж ярьж байгаа шүү дээ. Дараа нь Манжин колони гэл харь төр алдсан. Дараа нь бид нар коммунизм гэж Ленин багш, Маркс багш гэж баахан ном мөн үзчихсэн байлгүй. Тэгээ зургийг тавьчаад бас баахан шүтэж тэр чин тэр хоёр ухаантай хүний толгойд төрсөн үзэл шүү дээ. Тэр бид бахаад тэр үзлийг л дагаж хөөрсөн. Өнөөдөр өөрийн ч яриад байгаа тэр либерал гэж үзлийг ямар улсууд гаргасан юм. Тэрийг одоо их орчин үеийн улсууд бичсэн байх. Америк, Герман тэрийг түүний энэ одоо намуудын ч юм уу нэлээ үзэл сурталч нар нь тиймэрхүү юмыг харчаад гоё юм байна гэж тавих гэдэг шүү. Тэгэхээр би одоо битри ярийн дундаас нэг одоо энэ хийд магаарт хүний одоо толгоогоор хөрт нисцгийг болцохоо чи хөрсөн дөм боо тий одоо аав ээж эцэг дээдсийнхаа тэр хүн ухаанаар яв тэр ухааныг сонс өөртөө бод нэг ингэж хэлмээр юм шиг. Гэхдээ нэг бас эртэд нэг хүн ярьж ил байна дээ. Би Германд гэнэ Францад гэлөө тийм дээд сургууль төгссөн ингээд тэр хэлээр нь хамаг онлын үзсэн гэдэг. Тэгээ тэр хүний яриаг сонсож байхдаа би бодож ирсэн энэ бол хоосон толгой гэж. Чэйжилсэн юмыг бол эрдэм гэхгүй шүү дээ. Тийм ээ. Чэйжилсэн юмараа жинхэнэ бахаад нөгөө Монголдоо буулгаар тэр Монголынхаа юмыг агуулгыг одоо жишээлбэл битэр бол бас нэг тиймэрхүү юмны төлөө ярихыг хичээдэг шүү дээ. Бодохыг хичээдэг. Гэхдээ нэг тийм байвал түүнээс биш бид нар чинь одоо Агван балдан сүм памб гэж одоо баахан төвдөгч Монгол эрдэмтдийг баахан гайхуул ирдэг байсан. Тэд нар чинь төвдийн шашныг дагсан судлаач гэсэн үг байна. Одоо дараа нь саний хэлдэг өрнөв гүн ухаан судлаач өөрөөр нэрлээд аваад яг адилхан байхгүй юу? Философийн хүрээлэн гэж шүү дээ. Бид нар чинь нэг хэсэг Маркс, Энгельс, Ленин, Сталин яг тэрний дагуу учраас энэ зүгэл баахан явсан марксист, ленинист философчд. Өнөөдөр тэр өөрийн чинь тэр яриад байгаа либерал онлмон тиймэрхүү юмыг үзэл Каму Сартер одоо хинч байдгийг бас тийм юм ярьсан. Тэгэхээр би энэ гүн ухааныхан жишээлбэл Монголынхон төрд бас л эрдэмээ үзүүлэхгүй байна. Дотууд болчиход байна гэж. Тэгэхээр төр засгийн дотууд эрдэмтэд нь дотууд ийм байж болохгүй. Энэ хөдөөний жишээлбэл одоо тэр би гадаадад 3 дээд сургууль төгссөн ийм оноо чэйжилсэн хүн гэж ярьж байгаа хүн энэ монголчуудаас авах юм байхгүй. Энэ бол ерөөсө Монголд эрдэм боловсрол гэж юм байгаагүй гэж ярих юм. Хөдөө малж байгаа хэдэн зуун тэр өдөржин сүргийн мэлчээр тэр ахуй ихийг бодоод тунгаачихсан тэр өвгдөө хийж байгаа бол дормжилсан хэрэг. Монголчуудын зэцэн зүүр үгэн дотор биш дээ. Тэр өрнөхний яриад байгаа тэр ухааныг багцлцсан, түүнээс давсан гайхамшигтай үг сургаал илэрхийлсэн. Тий, нүүдчдийн онцлог нь тэр. Тэгж хомих ёстой. Тэгж цэгцэлж, тэгж цэцэлж үр хойчтой дамжуулах ёстой. Тийм учраас би одоо битрийн тэр судлаад байдаг судлах гэж хичээгээд байдаг юм маань бол өнөөдөр тийм ч ач холбогдол өгсөн биш ээ. Та бүхэн бас энийг бас анхаарч мэддэг байгаас мэдхийг хичээдэг байгаас гэж би нэг хэлмээр санагч. Жишээд өөрийн чинь сая яриад бас 10 мянга гэж штэ. Тэр 40 он хүртэл байсан юм байгуулсан жил юм билээ. Өнөөдөр баг хэсгийн даргал гэж юм тэр чинь нэг 100 тийм үү? Тий. Сумл гэж нэг 1000 тийм үү? Баг сум аймаг дээр яг байж өрхөөрн арга яснууд байж байгаа байхгүй юу? Тийм учраас 40 манай говьтай аймагт тэр цэрэг бүцгүй аймгийн төмтийн дарга байсан. Харин тэр төмтгөө тэр чинь нэг мортотор одох юм байсан шүү байгаа. Би тиймэрхүү юм би өөрөө сонсоод олон жил болж тэ 70 хэд он сонсч байсан. Би тэр мортотрод гэж энэ дарга байсан. Төмтгч тэгээ аймагт юм байсан юм байна. Тэр нь сайн дурын юм байсан юм байна. Тэгээ төр тусалдаг тийм юм байсан байна гэж ойлгож байсан санагддаг юм. Тэгэхээр
энэ түрээд хоёулаа энэ удаагийн яриагаа өндөрлөв. Өөр чи хэлэх юм. Тий. Нөгөө яг би ч урд нь бас анх эндүү судлаад ямар учиртай ингээ учир нарчийг олох гээд явж байхдаа анхны зүгээр бос хүмүүстэй адилхан төсөөлөл энэ 1000 төмтийн бүтцийг цэвгийн бүтц. Дайнд явахдаа хэрэглэгддэг бүтц. Түмэн мортын гэдэг таны хэлдгийг санаанд ор тэгж ойлгодог байсан байхгүй юу? Гэтэл яг нөгөө үзүүгт Монголын төр хүчгүй байсан. Ерөөсөө энэ бол түмэн өрх юм байна. Мянган өрх юм байна. Өөрөлд гэр бүл дээр суурилсан тэрдрийг 1000 төмтийн бүтцэд оруулаад тэндээс нь хүмүүс нь шигшигдэж гарч ирж идэг. Жинхэнэ утраа тэр итгэл даадаг хүмүүс нь шигшигдэж жинхэнэ улс төрчид нь гарч ирж идэг гэсэн төрийн агуу бүтцэн байна. Агуу юм энгийн гэдгийг ингэж ойлгож байгаа байхгүй юу? Өөрийн над агуу юм ич биш дээ. Бас тэр үжлүүд бүгдээр ингэ бүснүүлсэн. Тийм. Жишээлбэл сум гэж байна. Суман гэж. Энэ чинь манж юм гэсэн шүү дээ. Бригад гэж ярьж байна. Орос үг юм гэсэн. Тэгээ ингэж ярих юм бол жишээлбэл бидний ямиг ярина. Энэ харийн энэ үжил онлууд эзэлчихсэн. Бид нар өөрснөө энэ тарих толгоогоо ер нь ажиллуулж чадахгүй болжээ. Одоо арчиг нэрлэлтэд байгаа либерал онол чинь өөрөө бас түүхэн тодорхой шатыг дамжиж өнөөгийнхөө хэлбэртэй бүрэлдэхүүн тогтсон. Та сая хэлжээ. Тодорхой энэ дээр онд маягаар бүтээл маягаар гаргаж энэ жондогт ашиглахад оролцсон гадны хүмүүсийн нийгэмдийг та дурдах шиг болно даа сая. Тэгэхээр ерөнхийдөө энэний суур зарчим бол тэр их Монгол улсыг байгуулж хүн төрөлхтнийг бид нар тодорхой хэмжээнд бас нэг төгнүүлж ийсэн тэр үе шат дуусаад буцаад өөрсдийнхөө тэр бий болгосон нийгмийн байгууламжууд дээр газар зүйн байрлалууд тэгээд задлаа тустай өөрсдийн улс гүрнийхөө төрийг төр гэж нэрлэгдээд байгаа тэр засаг захиргааныхаа тогтолцоог хийхэд өнөөгийн либерал онл хүртэл явахыг харахад бол нэг суур 3 тунхаг хөндлөлтөн тэр маш том нийгмийн туршилтууд хийх гэсэн 3 том тунхаг штэ. Тэрний үр дүнгийн хөндлөлтөн ч бас янз янзаар амсцаас өөрсдөө Монголч бас амссан штэ нэ. Одоо ч бас амсч байгаа байхгүй юу энэ зүртэл. Тэгэхээр энэ нэг нь бол 1776 оны онд тухайн үед Америкт дөрвөөд очихсон. Их газраас Европод дөрвөөд очихсон байсан хүмүүс Английн хаант засаглалын эсрэг тэрний шудраг бус байдал тэд нар хэрхэн тэр колонио мүлжиж дарангуйлж шулж байгааг эсэргүүцэж тэгээд анх удаа энэ бид нар тусгаар тогтносон улс байна гэдгээ тунхаглаж 1776 онд Америкийн Пенсильвани мужийг Филадельфи хотод тухайн үеийн Америкийн 13 муж улсын төлөөлөгчид нийлээд тэгээд зарлж баталж ийсэн тусгаар тогтнолын тунхаг. Энэ бол тусгаар тогтнолын тунхаг. Өөрөлд альва нэг газар зүйн байрлал дээр хил хязгаар татаад тэрийг өөртөө хамгаалаад хуулиа бий болгоод амьдрах гэж байдаг. Тэрний суурь тавигдсан гэсэн тусгаар улс гэдэг нь тунхаглал. За энэс яг 13 жилийн дараа 1789 онд Парист хүний ба иргэний эрхийн түгээмэл тунхаг. Хүний ба иргэний эрхийн түгээмэл тунхаг. Тэгээ үүнээсээ яг 51 жилийн дараа 1848 онд Лондонд Маркс Энгельс нарын хамтарсан эв хамт намын тунхаглал. Гэсэн ийм 3 суур оюун санааны гэж хэлэхэд хэцүү. Таны хэлдгээр үзэл бодлоо ч юм уу үзэл суртлын ч гэдэг юм уу. Гэхдээ би бол нэг бол онлын хэмжээнд зөвшөөрдөө. Тухайн хүний төрөлтөд тухайн газар зүйн байрлалд Европт оч тэр мөн Европын хонд бол таардаг гэж харддаг байхгүй юу. Тэгэхээр энэ 3 суур тусгай тогтнолын хүний ба иргэний эрхийн эв хамтын буюу хамтараа амьдрах гэсэн энэ 3 суур тогтолцоон дээр суурилж шигшигдэж энийг өөртөө өнөөгийн санхүүгийн империалистууд ашиглах болтлоо зүсээ хувилгаж барьж орж ирчээ. Тэгээ Монголыг 24 жил 25 жил самардаад байгаа, самууруулаад байгаа, мүлжээд байгаа энэ долларын эзэд энэ юм чинь либертар үзэл гэж либерал онол гэдэг. Энэ юм баггүй юу? Тэр яг энэ чинь өөрөө зөвхөн Монголч биш. Бүх хүн төрөлхтөнд муухарчихсан. Одоо хүн төрөлхтөн өөртөө эннээсээ яаж арах уу гэдэг дүүгээ орохдоо
ялгаа байхгүй. Оюун санааны хөвч төр хамтарч амьдарч байгаа нийгмийн байгууламж төрийн хөвч төр хувь тэр хүмүүс гэдэг юм маань ер нь хувь хүмүүсийн хувьд ямар үндэстэй гарал үүсний хийн гэдэг уг гарал руугаа ч орцгооцсон байгаа байхгүй юу? Надад бол үнэхээр тийм мухардсан юм бол түүнээс гарах арга замын бол тодорхой. Түүнийг бидний өвөг дээдс нээчихсэн байсан гэж ингэж хэлмээр байна. Жишээлбэл монголчуудын гурван онол гэдэг байдаг шүү дээ. Тулгын гурван чулуу гэдэг. Нуус лавчаандаар Шингис хаан тэр гурвал гэсэн болгоно бэлэгдэлтэй заавал бүтдэг. Хоёр гэсэн болгоно нь тэрслийг агуулдаг. Одоо Ван хаан тэр хоёр, Ван хаан Жамуух Тэмүүжин хоёр гэсэн бол заавал тэрсэл агуулдаг. Тэгэхээр би энэ дээр юу гэж бодож байгаа гэвэл энэ гурвын онол өнөөдрийн одоо энэ хүйтэн дайнд хүргэж байсан коммунизм, энэ капитализм энэс гарах энэ арга замыг бол монголчуудын гурвын онолоор би хайх хэрэгтэй гэж бодоод байна. Тэгэхээр энэний бас нэг тийм билээхэн жишээг түрүү бид тэр ЭБ-ийн онол гэж ярьсан. Тэр бүх намууд авсан сонгогчдоос олсон итгэлийнхэн хувьар их хурлдаа болон засгийн газартаа суултаа эзэлж явах гэж ярьсан. Энэ бүгд бол жишээлбэл энэ Америкч юм уу хаач тийм арга зам байхгүй байж болно. Монголчууд өөрсдийнхөө ухаанаар өөрсдийнх байдлаас энэ гурвын юм болгоны гурваар үздэг энэ өвөг дээдсийн ухаанаар энэ шин замаа хайгаас гэж ингэж бодоод байна. Өнөөдрийн энэ дэрсэл бол хөгжил дагуулахгүй. Энэ бол хөнөөл дагуулад байна. Амьдрал бол тэмцэл гэж Маркс хэлсэн гэдэг үлээ. Тэр бол үе. Амьдрал бол тэмцэл. Тэр хоёр нам өөрийнхөө тэр үзэл онол тэр бодлогыг маш үнэн зөв төр бол өстой хэрэгтэй түмэн олондоо тустай болохын төлөө үнэхээр одоо онол ишийн хэмжээнд тэр юм боловсруулж гарахын төлөө тэмцэх ёстой гэж би ийм юм бодож байна. Тэгээ эндээс миний хэлэх юм одоо ийм байна да. Гурван онол гэж хэлэхдээ бидний өвөг дээдэс одоо энэ чинь Европын чинь идеал матери гэж энэ хоёрын төлөөх одоо энэний анхдагч тэрний анхдагч гэдэг юм философи гэдэг. Өрн дохин чи энэ ям буюу арга бүлэг. Тэгээ эсрэг одоо тэмцээний тэмээд байгаа. Ингээд баах юм ярьдаг. Гэтэл монголчуудад энэ бол хизээч бууж байгаагүй. 1921 онд коммунизмын зам гэдгийг авахдаа тэр одоо хамгийн тэнд гоё юм нь юу вэ? Зөв юм. Тэрүүн шиг динсопын шиг ухаан гаргасан болов. 90 онд одоо шинэ арчилсан замд орохдоо хуучин социализмын үеэс одоо маш өвлөх ёстой юм аа. Тэгэхгүй эрхчлөөгөөд ингээд замбраагүй тавьчаад хар тамхи янханд самуурал одоо анархизмтэй төрөж орж ирэх нь болцсон нөхцөлийг монголчууд үнэхээр аминч байсан бол монголчийн тэр үеийн улс төрчид үнэхээр улс төрөө бодсон болвол ийм алхамд би хөрөхгүй байсан гэж ингэж бодож байна. Тэгэхээр тэр гурван онол гэдэг чинь нэг ийм юм штэ. Бидний өвөг дээдс юг нээсэн гэхдээ ерөөсөө ертөнц өөрөө горомсон бүтцтэй ийм юм байна. Жишээлбэл одоо матери гэдэг чинь гэрэл туяа гэх чинь одоо галзуурын дэлхийн бүтэц гэх чинь бүгд гурван юм байна. Хүний бие, хүний сэтгэл бүгд гурван. Тэгээ жишээлбэл одоо ингэ гэдэг үст нь туяа гэх чинь нэг гамма, бета, альфа. Атом гэхэд протон, нейтрон, электрон. Цаг гэх чинь өчигдөр одоо өнөөдөр ирээдүй. Хэмжээс гэх чинь урт өндөр өргөн. Юу вэ? Газар гэх чинь одоо маань цөм. Тэгээ одоо хөрөш одоо ингээд басал гурвал ингээд хаваасан тийм юм би харж ирсэн. Тэгэхээр үнэхээр тийм бүх юм бол гурвал байдаг. Тэгэхээр өнөөдрийн энэ улс төрийг энэ гурван онолоор ингээ харахад одоо хамгийн их тэмцэлдэж байгаа ардчилсан Монгол ардын нам хоёр ингээ харахад жишээлбэл одоо хоёулаа түүширч штэ. Хоёулаа өөрсдийнхөө зөв гэж ойлгоод штэ. Хоёулаа буруу штэ.
Хоёулаа буруу байгаа. Хоёулаа бас зөв юм байгаа. Хоёуланд нь бодож үзвэштэй бодомж бас байгаа. Тэгэхгүйгээр би одоо их одоо нэгэнт одоо ардчил гэсэн үг гаргаж ирсэн энэний төлөө ярьж байгаа юм чинь гээд одоо гончгод орч ч юм уу хин чин. Тэгээд эннийхээ төлөө тэмцэж гин гэдэг байвал тэр бүгд буруу замаар яваад байна гэсэн үг гэж би бодож байна. Монгол одоо ардчилсан нам гэхэд чинь 90 онд одоо их зөв юм ярьжсэн. Тэрнээс хойш одоо зөв юмнууч хийсэн зөндөө байгаа. Гэтэл ардсан ардаа 40 хүн байгаа. Бас ардын намдаар мөн адилхан шүү дээ. 21 онд Монголыг ямархуу нийгэм авсан, 90 он хүртэл ямархуу байд хүргэсэн, сайн юм байгаа, хэлмэгдэл энэ төр муу юм байгаа. Гэтэл энэ хоёр нам нэгнийгээ сайныг олж харахгүй. Нөгөөгийнхөө мууг олж хардаг. Тэргээр нь доромжилдог. Ингээд тэрслийг ихжүүлдэг. Гэтэл энэ 3 дахь хүний гэхдээ одоо тэр бусад намууд юм уу жишээлбэл одоо онол бодох тийм ухаантай удирдагч тийм үзэл сурталч тэдний дунд байдаг бол ингэмээр биш үү. Монгол ардын намын үннийг маш сайхан хүлээж авмаар байна. Ардчилсан намын үннийг маш сайн хүлээж авмаар байна. Тэр хоёрын хоёр гол дутагдлыг биш үү. Хоёр хасах гэж үзье. Тэр хоёр чагтыг нэмэх болгомоор байна. Энэ ардчилсан нам энэ дээр алдаж байна. Ардын нам энэ дээр алдаж байна. Энэ хоёрыг гаргахгүй байх хэрэгтэй. Ийм одоо хоёр нэмэх тэмдэгтээ хоёр зөвийг хүлээн зөвшөөрлөө, хоёр бурууг нэмэх болголоо. Ийм одоо онол үзэл бодол бүр боловсруулах шаардлага байна. Гэхдээ тэр бүхнийг одоо их зөв болгоцсон гэж бодохын арга байхгүй. Өөрт нь ахаад нэмэх хасах хоёуланд нь байгаа. Тэр одоо 3 дахь нам ч гэсэн тэрүүнд нь бас ахаа сул тал цаг үеийн шалгуурыг давахгүй алдаа байгаа. Тэгэхээр өнөөдөр энэ дутагдаад байна гэж би ингэж бодож байна. Тэгэхээр одоо 24 жилийн энэ өнгөрсөн цаг хугацааны үйл явдлыг 3 оноор шүүн тунгаах шаардлага байна. Тэгээ одоо та чи би бас надад чинь энэ санал нийлээд байдаг шүү дээ. Өөрөөр одоо энэ дахиад либерал онолоор яриа л та. Таны хэлдэг юмыг арга бэлэг, идеал матери, сүүр гүн хөнгөдөг нэртэй оюун санааны хэмжээнд эхэлж тавьж өгчөөд. Тэгээ тэрийг философийн үндсэн 3 хууль 7 категори гэдэг үгүйсгэл эсрэг тэсгийн нэгдэл тэмцэл ингэ явцдаг чинь барууны байсан. Тэгэхээр яг өнөөдөр либерал онолд чинь чи яг байдیں۔ Манай либералчд өөрсдөө арчлагч би арчлагч арчлын одоо анхдаг чинь тэгээд ярьдаг нь хүмүүсийн суур одоо ярьдаг зарчим яг энийг ярьж юу гэхээр нийгмийн чиглэлтэй бодлого хэрэгжүүлдэг буюу социал демократ социал нийгэм сошиал гэдэг чинь нийгэм гэсэн үг шүү дээ орчуулгаараа. Тэгээд демократ буюу арчилсан гэдэг тийм нийгмийн арчилсан маягийн онол үзэл сурталтай нам гэж нэрлэн нэгийг нөгөөх нь болохоор түр айлхоор нийгмийн юмд баг оролцдог хувь хүмүүстний хөвчлөөг нь олгоод тэг хувь хүмүүс өөрсдөө аваад явдаг гэдэг. Тэр нь одоо тэр арчилсан гэж нэрлэгдээд байгаа ч юм уу тий англид бол одоо консерватив намч гэдэг юм уу ийм байдлаар нэрлэгдэх ч гэдэг юм. Ингээд энэ нэр нь хамаагүй яг үндсэн энэ төрийнхөө систем дотроо бол ерөөсөө тэр мөнгөөр үйлчлэгээ бизнесийг яаж эрхэлж байгаатай нь яаж харьцах гэдэг тэр аргачлалынхаа үзэл онол юм шиг тайлбарлаад залдаад идэг байхгүй юу. Өөрөөр хэлбэл энэ ч айгүй ингэ штэ. Харах юм бол Америк жишээ болго. Америкийн бүгдээр нам гэхэд жишээ нь том хөрөнгөтүүдэд дэмждэг. Том хөрөнгөтүүдэд дэмжих гэдэг нь яа гэхээр татварыг багасгаад аль болох хүмүүсийг татвар бага төлөөд өөртөө аваад явах тогтолцоо. Тэнгүүд дараа нь Америкийн арчилсан нам нь болохоор дундаж анги гэж дэмждэг. Америктууд ядуу хүн байдаггүй гэж сурталчилдаг. Тэгэхээр дундаж анги буюу үлдсэн хэсгийн төлөөлдөг. Тэрний тулд татварыг ихсгсэн татвараараа янз янзын нийгмийн бодлогод, эрүүл мэндийн салбарт, боловсон салбарт энэ төр мөнгө хийж явах ёстой гэсэн нэг ийм мөнгөтэй хамааралтай татвартай холбоотой юмыгаа аргачлалыгаа хүний оюун санааны юм шиг
тайлбарж ингэж залилдагтай байхгүй юу? Эсвэл онлын суурь нөөрөө. Тэгэхээр өнөөдөр манай энэ ярьж байгаа одоо сайн анзуурал 90-ад онд тэгж ирвэл Монгол ардын хувьсгал намчин бол хуучин социалист системийн өвийг уламжилж авсан жинхэнэ утгаараа социал-демократ намын. Гэтэл бид нар олон улсын социал-демократ намын социал тэрний холбоонд орох байтал чинь гончид дөржийн толгойлсон Монголын социал-демократ нам гэдэг орчихлоо. Мөн үү? Энэ арчилсан нам гэдэг бол том хөрөнгөтүүдийн эрх ашигыг дэмждэг, тэднэртэй хамтарч ажилладаг, ерөнхийдөө хөрөнгөтүүдийн төлөөллийн нам юм аа. Бид нар бол ард түмэн ядуучуудад төлөөлөх ёстой ингээд нөгөө тэгэхээр энийг иймэрхүү туйшрлыг ерөөсөө юу авчирдیں гэхээр юмны угийг учрыг олоогүй. Тэрийг судалж үзээгүй. Сургаар мөн үү? Тэгээд тэрийг өөртөө ашиглаж явдаг. Үнэн ямар байх нь хамаагүй. Үнэн өөртөө ашигтайгаар ашиглаж чаддаг. Тэр эрх чөлөөгөө арчлаа гэж ойлгодог ийм хүмүүсийн хийдэг нэг үстэй залилан балмад үйлдэл واخгүй юу? Тийм л энэ 90 оны хувьсгал гэж шүү дээ. Тэрийг би бол яг өөртөө шийдлэн сургаар хийгдсэн хувьсгал. Тийм сураг واخгүй тий. Тэр үед одоо би өөрөө жагсаал явж байсан. Арчил сонны ихний бүгд л жагссан тий. Арчил сонны ихний дугааруудад би одоо амьдрал барцгар байна. Би дэрлээс хүмүүс энтергээ зөндөө нийтлэл бичиж л байсан. Би чөлөө төвлөрч нэмлэлгээр харьяаж л байсан. Өнөөдөр эргээд ингээд харахтаа тэр үеийн шаардлага маань үнэхээр сургын юм байсан шүү дээ. Чидэн балын цалин бол ард түмний цалингаас илүү байсан байна. Гэж. Тийм учраас цэдэн болоо шүүх шилжүүл. Энэ бол лоцоо тийм. Тэгээд одоо нэг хааник билүү Германы шорон дүхлээгээл цаазаар тэр шиг одоо ийм харийн тэр сэтгэл хөөрлийг л утсан байхгүй. Тэгээд болж байгаа Батмунх даргыг буудуулч игээд тийм. Тэнийг цэдэн балыг ямар ч шүүх шилжүүлгээд харьяаж байсан. Тэгээд тэр гайгаар нь жишээлбэл увсын ухаантай 2-3 хүн над хэлжил байсан. Жишээлбэл нөгөө дөрөлж биш л. Тэрийг увших одоо хүртэл тэр цэдэн балыг шүүмжсэн дургүйсэн тэр дургүйс одоо хүртэл байдаг гэсэн. Тэндээс гэдэж очиж сонгуульд орсон юм лав гараагүй гэсэн. Тэгж ярьж ил. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр үед одоо тэмцэж байсан гэдэг одоо ингээд бид нар тэрийг үнэн байсан гэж бодохын арга жишээ нь алга ба штэ. Чи юу улс төрийн давчааны Батмунх хамгаалт хийгээд одоо тэрийг явж яхад одоо жишээлбэл цагдаа зогсоогоод ингэж юм. Тэр ард түмнээс айж байгаа юм уу яаж байгаа юм гэдэг ингэсэн. Өнөөдрийн ерөнхийлөгч авиг бас л одоо голомжны хөдөлгөөн яадаг. Бас л хамгаалаад тавьчих л байгаа шүү дээ. Өөр нэг гол тавьсан юм бол ерөөсөө Оросыг тавих өрөл гэж хэлсэн. Гэтэл тэр өрийг тавьсан тэр нам нь барагдуулсан гэж би ойлгож байгаа. Өөр одоо жишээлбэл 90 онд одоо онлын хэмжээнд гэж тэр өөрөө ч ярьж байгаа социал демократ ч юм уу юу ч тийм юм байхгүй. Хий тавьсан юм нь бол одоо тэр хөрөнгөтнүүд болгоё хөрөнгөтэй болоё гэдэг юм өөрсдөд бид нар эхлээд болоё гэж хэлээд ардын хэн шалгаагийн ороог нь буулгад юм уу яадаг эзэнгүү болгож байгаа өнөөдрийн өдөрдөгчд 2 нам тэндээс л энэ бүх юмнуудыг авсан улсууд шүү дээ. Тэгэхээр би одоо шийдвэл ийм л одоо сургийн ийм л зохиомл юм яваад байна. Одоо ерөөсөө энэ тэр харийн янз бүрийн юмар тоглох болооч. Харийн үзлэр одоо ингээ хөрцөлгөн болооч. Ингэж л байсан шүү дээ. Нөгөө нах яамны сайд малын эмч дижит барилгын интернет ловсонгон байсан. Тэр салбараас нэг өөдөө одоо мэрэгжлийн алга байныг бол манай одоо элбэгдорж суглаан дээр одоо ингээ яриа зогсчил байсан шүү дээ. Гэтэл дараа нь засгийн газар байгуулсан яг нөгөө хиний баавар айл ирвэл тоглосон гэж засгаар ингэж нэгээд ийм юм биччихсэн. Гэтэл өөртөө засагт гарсан чинь микробиологч л баавар чинь сангийн сайд бол. Өнөөдөр ч гэсэн одоо энэ сайдуудыг харахад тэр мэрэгжлийн тэр салбарыг мэддэг хүн байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо бид нар жишээлбэл эндээс юу хэлэх гээд байна гэхээр өнөөдрийн энэ бидний энэ төр засагт ямар ч тэр либерализм ч алга байна. Тэр социализм ч алга байна. Ердөө нийгмийн нуруунд шигдсэн хэдэн паразитуудын авах эдхийн төлөө тэр суудалд нь ашигтай байдаг. Чамайг одоо юун тавьсан?
орлого сайдаар ажилласан. Одоо намаас мөнгө өгөхгүй шүү. Чи өөрийгөө даахаар юм чадсан биз дээ гэж намын дарга нь асуусан чинь. Гэхдээ би чинь дид сая дээр нэг нөхөр байгаа шүү дээ нөгөө намын. Тэр юу ч хийхгүй байна гэж ингэж хэлж ийн гэж би их бодтой тодорхой эзэнтэй би сонсч байсан. Тэгэхээр ийм л зорилготой сайд болдог болов. Ийм л зорилготойгоор их хурлын гишүүн болдог бол энэ нөгөө үжил онол нөгөө улс төрөөс холдсон байна. Өнөөдөр тоглоомын засгийн газар тоглоомын одоо жишээлбэл их хурл айл гэр болж төр болж тоглож байна. Яг одоо ингэ таны нэг цааш өргөлөө хэлэхэд энэ либерал онол дээр суурилчихсан. Тэгээд нэг юм дундад давхрыг дэмжсэн төр гарч ирээд жоох ойлгохтой дундад давхрыг босчингууд нь тэрэн дараа нь том хөрөнгөтүүдэд дэмжиж дахид нэг 4 жил ингээд нэг хоёр юм солигдоод яваад идэг гэдэг нь хууль онол дээр суурлаад тэг энүүгээрээ өөртөө хожоогоо олоод цүлд энийгээ бүр угаасаа тийм гээд нэгэн ч өөртөө энэ цаад өнөөс нь ухаж уншиж үзээгүй ойлгож ухаарах гэж оролдож үзээгүй угаасаа тех ихэнх ч тех чадваргүй хүмүүсийн бөөгнөрөл гараа суучдаг шүү таны хэлдгээр хуулцууд тий одоо хуулц шимэгчүүд тэгэхээр гол асуудал нь би үүсвэлдээ ямар дүгнэлтэнд хүрч ийн гэхээр энэ тогтолцоог системийг бүрдүүлчихэд харийнхан тэгээд энэ систем чи өөрөө бидний энэ хуулцуудыг бид нар дундаас гаргуулж ирээд тэгээд хуулцууд хүн ард түмэн хоорондын зөрчил дээр байнгын хэрүүлэлтэд оруулалтаа ард түмэн төлөөлөг бүр салгаа ичиж байгаа байхгүй юу? Уламжлалтаа төр гэдэг бол ард түмний өөрийнх нь жинхэнэ төлөөлөл. Жинхэнэ эцэг нь бол эцэг, эх нь бол эх, ах нь бол ах, эгч нь эгч болж явдаг гэсэн тэр итгэл даадаг байсан тэр хүндэг харьцаа, хүн ёсны хоорондын тэр одоо шүтэн барилдахгүй чинь салгаа ичиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг нэг ойлгох юм бол миний хамгийн их байн хараад байгаа юм. Эхлээд энэ харийнхнаас ингэж биднийг өмүүлээд идэг энэ технологийн тасцъя. Энэ технологиг тассны дараа шинэ систем бий боллоо шүү дээ. Тэр систем өөрөө ч ийм хүмүүсийг гаргаж ирэхгүй болгоно. Өөрөөр хүний бие дархлаа сайжирч чараа нөгөө шимэгчүүдийг өөрөө байлгахгүй болно шүү дээ. Тийм учраас тийм байдлаар асуудлыг шийдэхээс биш. Одоо яг энэ систем дунд нь эдгээр бүх тоглолтыг харийнхан тий өөрсдийнх нь бий болгоцсон сүлжээгээр дамжуулаад жоох гацх гад ихтэнгууд дараагийнхаа нэг тун хороо өгчдөг. Тэр хоронд нь хордоод дараагийн тэрсэлтэнд бий болчдөг. Энийг цаашаа яг энэ систем дотор нь янзлж бол дийлэхгүй. Одоо би нэг шинэ дахиад нэг юмар янзлаа. Мөнгөний агрегат M1, M2 гэдэг юмыг Монгол банкны ерөнхийлөгч урд нь ярьж байгаагүй. Мөн үү? Гэтэл сая ингээд 2007 оны хямрал болоод тэгээд тэрнээс хойш одоо ингээд удирдлагын солигдоод бариад явсаар байгаад гарчгэд сүүлийн хэдэн жилд бол мөнгөний агрегат M1, M2-ийн үзүүлэлтээр үүсэх юм бол ингэдэг яриа явчихна. Би ямар жишээгээр ярьж байгаа нэхэр угаасаа инфляц, GDP тэгээд янз бүрийн санхүүгийн залилангийн хэллэгнийг Монголын ард түмэн хүлээж авч ойлгож чаддаггүй байхгүй юу? Тэгвэл дараа нь дахиад M1, M2-ыг яриад эхлэн гутчил хүмүүс энэнийг ухаантай хүмүүсэд өшөө ихэл тий бидний төлөө зүтгэхэд ах шиг байна. Нөгөө колонжилж байгаа санхүүгийн процессыг ч юм уу угаасаа мэддэг. Би нэг чинь машин дээр жишээж яриа л да. Тэгээд хүмүүс 470 гэдэг Lexus 470 гэдэг харж ийх унаад явж байна. 470 гэдэг нэртэй. За тэнгууд жоохон мөжл яг 5 жилингуудаа 570 гэж жип гараад ирлээ. Мөн үү? Зүүн бол тэр машиныг 570 шинж өнө юу шинж өнө айл эрт хийцэн. Ганцхан их 470 гэж баах хүмүүс худалдаж авахулчаад тэгээд 470 нь өөрөө хүмүүст бас тэнд нь ханаа яаж ч юм болох болчихгоот нь 570 гэдэг гэрэл мөрлийн сольчихсан ганц хоёр үзүүлэлт нэмчихсэн нэг юм гаргаж ирж штэ. Мөн үү? Өөрөөр хэлбэл дахиад нөгөө өөрөх юмыг байнга зараал нөгөө талдаа мөнгө хүлэгчд хүүгийн төлөх гэж байгаа, зээлийг төлөх гэж байгаа санхүүгийн тогтолцооны зайлшгүй байхгүй. Яг тэр шиг энэ төрийг удирдах байгаа бүтцтэй чинь төв мөнгөний бодлогон дээр нь M1, M2 гэж гаргаж ирдэгтэйгээ адилхан энэ нам элдв юм дээр чинь яг тиймэрхүү арайг бид нар нэг орцсон байж байгаа энэ хорон тий тогтолцооны учийг олоод эхэллээ шүү дээ тухайн өгдөлтөд. Тэнгууд дараагийн шинэ өгөгдгийг өгөөд өө тааны ингэж хэлсэн чинь урд нь ингэ шийддэг байсан. Ингэ шийдчих болчихно гэдэг нөгөө энэ төрд байж байгаа бэрдүүд чинь дараагийн аргачлал өгчдөг байхгүй юу? Тэнгууд одоо та юу ярьж байгаа хаа бүгд үндсэн хуулиас солиё гэж ярьж байна. Тэгм бүгд үндсэн хуулийг өөрчлөлт хэрэгтэй болчих. Гэтэл та нэг 2 жилийн өмнөхийг хараа.
үндсэн хууль шахагдаагүй байна. Үндсэн хуулийн бүх механизм төгс ашиглагдаагүй байна. Манай 92 оны үндсэн агуу үндсэн хууль бол нэг хэдгүү өвн хэрэглэгдчихсэн байгаа ч гэх шиг. Юу гэсэн үг юм бэ? Тэр хоосон цаасан дээр бичсэн харийнхны шургуулсан хууль нь хэрэгтэй мүү? Нүдэн дээр нь тэг сүрэл рүүгээ бүр мөхөл рүүгээ явж байгаа нь ард түмний амьдрал нь хэрэгтэй мүү? Энгийн юм багхгүй да. Тэгэхээр одоо би эндээс юу тайлбарлах юм гэхээр одоо дахиад нөгөө үндсэн хуулийн чинь шинжил мэдлэгээ яриад эхэлж байгаа чинь бол нөгөө би нодлон Америкийн USAID-ийн шугамар яг энэ Филиппин, Ази орнуудаар үндсэн хуулийн шинжилгээ хийгээд өгсөн гэсэн нэг англи нөхөртөө уулзж ирсэн. Мөн үү? Тэг би өөрөөс нь асууж ирсэн. Та нар яагаад өөрсдөө үндсэн хуульгүй англи? Тэг дэлхийг захирдаг том колончлогч болсон мөртлөө. Тэгээ манай их засаг хууль шиг жигшиг хууль гэдэг нэртэй буюу тухайн үед Чингис хаан зарилэг болгоцсон. Чингис хаан засчихсан. Мөн үү? Одоо хань сүүлийн гардаг бүтэн шүү дээ. Яг тэрэн шиг хэлсэн юм аа Карл Тэдгураан тэгсэн. Тэгээд тэрийг бид нар жигшиг болгоод юм яг өнөөдөр тэрэнд тааруу шийдэж авдсан буюу өөртөө тийм их ёс. Тэгээ бариад. Тэгээ хуулиар амьдрдаггүй яг тийм хүмүүс мөртлөө бусдууд дээр нь хууль гэдэг нэртэй туршилт хийгээд идэм бий. Тэгээ танаа үндсэн хууль гэж юу гэсэн. Яг надад юм тайлбар би өөрөөсөө янз бүрийн үзэн асуухад үгүй манай үндсэн хуулийг бол хэн ч ойлгохгүй. Гэхдээ тэгээд та нарт тэгвэл бидний л санаа зовоод хүн болгонд ингээд үр дүн гарахгүй туршилт хийгээд янз янзын үндсэн хууль мөн хийж өгөөд шинжлэх хийж өгөө яваад ямар хэрэг вэ? Нүд нь харж байгаа асуулга нүд нь гөлгөнөд байгаа байхгүй. Угаасаа тэр чинь нөгөө цаанасаа даалгавартай. Тэгээ тэр хүн бол чинь Филиппинд ч нөө Индонез энтерт 10 хэдэн жил самарцсан туршлагатай алуурчин байгаа байхгүй. Тэгээд одоо яг ирэл их хурлтай хамтарчихсан Америкийн олон улсын хөгжлийн агентлагийн шугамар Монголын үндсэн хуулийг янзлах гэсэн юм. Тэгэхээр одоо энэ сүүлийн үед их хурлын гишүүн энэ өөрсдөө улс төрчид нэрлэдэг байгаа хүмүүс үндсэн хуулийг бүгд их ястай мустаг яриад байгаа цаанаас бол дахиад яг иймэрхүү юм гарахт ингэж шургуулаад дахиад ингэ юм аваа гарчна гэсэн цаа технологич яг бөөнд наалтсан цуг яваа байхгүй да. Тийм учраас энийг их сайн тайлбарлаж өгөөд миний яг үнэхээр миний бариад байгаа зарчим бол хизээж 92 оны үндсэн хуулиар энэ засаг төрд гарч суучаад өөрсдийнхөө дархлааг тогтооцсон. Одоо эдээс гарч байгаа хууль болгон дандаа өөрсдийнх нь дархлаа, өөрсдийнх нь эрх ашиг, өөрсдийнх нь хувийн сонирхлыг баталгаажуулж байгаа юмнууд байхгүй юу? Тэгэхээр эдгээр дахиад суур зарчмаа янзруулна гэдэг бол өөрөө үнэхээр төсөөлөгдөхгүй айгүй хэцүү эрсдэлтэй юм багхгүй да. Тэгэхээр үү шүү дээ. Шинэ үндсэн хууль хэрэгтэй гэж байна. Би тэр нарийн мэдэхгүй л дээ. Гэхдээ би тэр Монгол улсын тугс үлдмэл тэгээд нэг юм байна лээ. Тэрнээс нэгсэл надад үнэхээр энэ 92 оны үндсэн хуулийг ярьж штэ тий. Энэ хуучин 90 оны үндсэн хуулийг тий. Тий би яг тэнцэнгээ парламентээс сурвалжлагч гэдэг энэ ч би эстер хэрүүлэн шин 73 хоног сонссон юм. Тэгээ нэг марамсаа давшаад бар энэ би хилдэл байсан. Тэдгээр галс нэг юм босоод хилдэл байсан. Тэгээ хэн ч ойлгохгүй. Жишээлбэл тухайн үе тэр одоо нэг тэрийн сүлд энэ төр хэлцэж байхад марамсаа одоо тэр наачин одоо паркинг хүүхдийн морь биш ийм дасархаа ийм одоо юм байдгүй маа. Сүлд гэдэг чинь их товч хиллэгтэй. Их үндэсний язгуур онцлогийг нээсэн тийм байх ёстой гэж хэлж ил байсан. Хэн ч аваагүй. Тэгэхээр шинэ жишээлбэл одоо төрийн талбай гэдэг шүү дээ. Голдоо хөхтэй хоёр талдаа улаантай нэг юм байна. Өөрөөр хэл хөх залаатай. Улаан Монгол гэсэн. Ийм утгатай талбай байгаа шүү дээ. Энэ чинь бол комментарны үед хийсэн эдэлтэй. Яг одоо ингээд үнэхээр одоо тийм монголчууд эрх чөлөөтэй болсон язгуур Монголынхаа төлөө гэдэг болсон бол улаан залаатай. Хөх Монгол, Тэнгэрийн Монгол тийм. Гэтэл галын дунд Тэнгэрийг хажуулаад одоо юм гэсэн төөмөр шиг юм ёрын болгоо хийчихсэн. Тэгээ хажуугаар тэн дээр нэг соён гэж юм бий. Энэ талаар би өөртөө ч хоёр ч удаа гэсэн ярьжсэн санагч байна. Сваим санскрит өнгөшүүлэг. Тий. Энэ чинь одоо монгол хэлээр юу нэг шавдын үсгийг ланц гэдэг тийм цагааллахаа үед юм байна. Түүний ихний үсийг бам гэж үсэг гэж байгаа. Тэгэхээр согдмогд одоо тэр хавьдаа бол хэрэггүй болчихсон таг мартагдсан юм. Өнөөдөр Төв Азийн Монголын төрийн сүлд болоод ингэ явж идэг. Тэгээ спайинг гэдэг чинь орчууд болгодог шүү дээ.
өөрөө тодорсон аяндаа бүтсэн гэх мэт ингээд энэ дамдын сурамгай юм ясаага соён бүгэ хэлэгдсэн. Тэгээ энэ чинь эренчунгай дамдын сурамгай энэ тайлбарлаж байт юм байл. Энэ шашны бэлгэл. Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны яамны үүдэн дээр очиход энэ Сваимбуу тавьчихсан Монгол улсын шинжлэх ухааны ахтай байна. Төрийн албаны зөвлөл гэдэг юм уу яа гэв. Төрийн яамны үүдэн дээр очиход бас энэ байж шашны бэлгэлээ. Шашны нэг шашин шүү дээ. Тэр байтугай тэр төрийн эмчийн 9-р байр гэдэг үлээ. Хөдөө аж ахуйн яам гэж хуучин ярьж байсан. Тэрний үүдэн дээр 5 арслан. 5 арслан дараа 5 соён байгаа. Тэгэхээр соён бүчин бол буддын шашны бэлэгдэл. Буддын биш яг юуных баг зүгээр буддын шашны цаанаас язгуур нь бол ерөөсөө буддын шашны. Өндөр гэгээний чинь 1600 буддын шашин дотор байж байгаа энэ одоо нэг зонхон шарын уурчлагыг дотроо өндөр гэгээн одоо зохиосон гэдэг чинь 1600 буддын шашны бэлэгдэл бол наа чин Тайланд байдаг Непал буддагийн нутгаар байх хэрэгтэй. Тэнд яг буддагийн нутгаар байхгүй шүү дээ. Энэ байгаа газар ганцхан Монгол. Жишээлбэл одоо халим товаа мова өвөр Монголд байхгүй. Энийг мэдэхгүй. Ганцхан нар сар галаа мөнгө гал гэдэг шүтэнэ л мэднэ. Тэгээд энийг би ярьдгийн үгтэр энэ тэр соён гэдэг ийм хэллэгтэй юм аа. Энэ гэхдээ Монголын төрд энэ чинь Монгол ардын намын нэг тийм би тараас нэг бичиг дээр би харж байсан. Юу тусгаар тогтнолын бэлэгдэл гэж утсан байна. Тэгээд тэр яагаад тусгаар тогтнолын бэлэгдэл байгаа гэдгийг би бас гайхаад учрыг нь олоогүй л дээ. Яагаад гэвэл энэ чинь 1686 зохиосон. Тэр зохиосон хүн тэр гараараа 3 дахь жил дээр 1689 онд манжид бууж өгсөн. Хөрөн бэлчэт яг гарын үсгээ зурж. Тэгээ өөрөө тийшээ яваад байгаа. Тэгээ өөрөө хийж явцсан. Тий. Тэгэхээр энэ чинь тусгаар тогтлын бэлэгдэл үү? Ярлал уу? 11 он дахиад одоо лам хүн төрийн тэргүүн боллоо, хаан боллоо гэж богд ахиж авсан байхгүй. 11 онд авсан ахаад 3 дахь жил дээр 1913 онд автономд ерхий хусуулаа хийсэн. Тэгээ гятын хар зэрэг мэрэг орж ирээд бас ингээд байхгүй өмнө шүү. Сүржэн орж ирээд. Оо байхгүй. 21 онд одоо нэгэн богдгийн амьд байж байсан. Тэр үед богдын эрхийг халаагүй байсан. Тэгээд ахаад аваад үтсэн. Тэгсэн чинь 24 онд комментэрний хараанд орчихсон. Тэгэхээр би энэ соён бие хичээлүүд энэ нэгдүгээр одоо харийн үг, харийн шүтээ тэр шүтжсэн өнөөдөр одоо энэ минутыг тэр одоо хави газар одоо өнөөдөр таг мартчихсан эдийг бид энд шүтж байх ямар хэрэгтэй. Тэгээ энэ бэлэгдэл гэхээс илүү үнэхээр ёрлолын шинжтэй. Гэтэл энийг жишээлбэл өнөөдрийн ёрлолтой бэлэгдэл гэж ойлгоод байгаа байхгүй юу? Буруу ойлгоод байна. Гэтэл иймэрхүү юмыг мэднэ гэдэг өнөөдрийн 76 дотор мэддэг хүн нэг байвал 2 3 10 байвал өшөө Монголынхаа зөвхөн навсар галыг аваа ившиж болно шүү дээ. Өнөөдөр олимпийн бэлэгдэл энэ тэнд зөндөө төрийн банкны дарга навсар гал нь ойд энэ чинь мөнгө гал шүтэн гэдэг нэртэй. Мөнгө гал гэдэг чинь одоо хэлхийн урсгал аваа ондошод Монгол болсон гэж хэлдэг шүү дээ. Мөнгө гал Монгол гэдэг. Өнөөдөр өвөр Монгол жишээлбэл захин гол өртөө мөнгө гал шүлжээгээд байж байгаа. Өвөр Монголын олон аймагуудын одоо урлагийн фестивал гэж найр гэж шийдэг. Тэр нь мөнгө галын найр гэж шийдэг шүү дээ. Тэгээд халимагт бол соёлын юм билээ. Туваад бай. Бурятад навсар галчин юунд Бурятын туган дарна гэж байгаа шүү дээ. Гэтэл үндсэн монголчууд үнэхээр навсар галаа одоо авч явж нэг тэр одоо гадна харьд болсон тэр монгол ухсаатнуудаа үүгээр одоо сайнсан гэж. Одоо Чингисийн онгондоор очиход тэнд байгаа бүх туг дадар одоо бүх шив далба тэр бүгд навсар гал байгаа. Гэтэл ар Монгол энээс ингээд татгалзаад тэр бам тэр Советланд зүсгийн тэр Сваим бүнг оруулчихсан. Үнэхээр одоо энэс хойш энэ христийн их орж ирж штэ. Манайд их одоо манай одоо хороолонгорол одоо энэ газар сайгүй маш их болж байна. Хүн амын одоо ингээд маш олон болоод ирвэл яах вэ? Лалайхан байна. Гэтэл нөгөө энэ иш шүтдэггүй улсууд байна штэ. Энэ улсууд Монгол улсын иргэн биш үү? Ийм учраас энд бол жишээлбэл хүн амын нэг хэсгийн
шүтдэг ийм одоо шүтэн гэдэг юм уу юу гэдэг ийм юмыг байлгах шаардлагагүй. Тэртээ тэрнгүй манай монголчууд их атеист ард юм шүү дээ. Хий юмд нэг тийм одоо юм итгэдэггүй, итгээд байдгүй. Ингээл одоо өөрийн чинь ярихад бидний нэг яриад байдаг энэ төр нь жишээлбэл иймэрхүү өнгө төрхтэй. Иймэрхүү бэлэгдэлтэй байхад бэлэгдэл нэртэй ёрлолтой байх. Тий ёрлолтой байхад жишээлбэл бид нар ийм баг нарийн дуухан гэж хэлэхээр хэд хэдэн бид нар санаа ярьсан шүү дээ. Ийм юм яриад байх нь бол хэцүү. Яагаад гэвэл энэ төрийн энэ дээр байж байгаа хүмүүс ч ойлгохгүй шүү дээ. Нөгөө коммунизм баахан уншаад намын дээдээ суужаад баахан шалгалт өгчихсөн Маркс Энгельс гэдэг уншаад одоо ч ингээд мундаг юм гарч байгаа Камю Сартер биш хин гэдэг лээ ингээд баахан ном биш орчин үегээд уншчихсан энийг бол ойлгоно. Монгол ойлгохгүй. Тэгэхээр өнөөдөр би одоо Монгол нэмээр байна. Монголон ойлгомоор байна. Энэ Монгол дотроосоо монголчууд хайх цаг ирсэн байна. Тэр бол жинхэнэ сонголт. Тэр хайх боломжоо олгож тэднийг сонгох юм чинь жинхэнэ арчлаа байхгүй юу? Тий. Тэгэхээр чинь өнөөдөр тийм Монгол одоо энэ томчууд дотроос зарим нь одоо бөөмөөгөө хэлж ил байт юм байлээ. Тэр улсууд нь жишээлбэл одоо зүгээр адгийн наацх бидний нэг нь ярьж байгаа хэмжээний нэг иймэрхүү юм гаргадаг юм уу юу би санаа нэр ярьж үзээгүй л дээ. Зүгээр сонирхолтой байна. Өөрөөр хэлбэл Монголын төр, Монголын улс төрч гэж өнөөдөр байхгүй. Өнөөдрийн бидний энэ одоо жишээлбэл энэ одоо засгийн газрын өөрчлөлт хувьд янз бүрийн яриад байна шүү дээ. Энийг ингэ шийднэ гэж одоо бичсэн 300 жилийн өмнө ч юм уу сахалт одоо Маркс ч юм уу 100 жилийн өмнө үтсэн Ленин ч юм уу одоо нэтер Сартер Мартер онолдоор яг тэрийг харж байгаа энийг шийдчих тийм арга ухаан нэг заагаад өгсөн тийм юм би байхгүй гэж хэлж байна. Тэгэхээр өнөөдөр энэ улсууд энэ 76 хүн яг түмнээс сонгогдсон бид улс төржих ёстой улс төрчид гэж итгээд тэгээ бүгдээр нь толгоогоо ажилуулмаар. Тэгжээж энэ тэрслээсээ гармаар байна. Түр ингээд дахиад наадах би арай өөрийнхөө нөгөө жишээ талаас нь дахиад либерал онол гэдэгээс нь дахиад явъя л да. Тэгэхээр та түр хэлжсэн. Энэ нам гэдэг хоорондоо тэрсэлдээд байгаа хүмүүсийн бөөгнөрл маань өөрөө тодорхой үзэл сурталыг барихаас биш тэднэрт онол алга. Онол гэдэг нь угаасаа байхгүй гэж сая ярьлаа шүү дээ. Онгол гэдэг нь зүгээр онол гэдэг нь бол оносон мөнгөөрөө тэр мөнгөний хуваарлалтаараа нийгмийг хэдийн хэмжээний өрөнд оруулж байгаагаа ангилсан технологийн нэг тийм техник талын юмны юмыг онол гэж ойлгоод байгаа байхгүй юу? Дунд анги ба хөрөнгөтөн гэдэг чинь нэг өсний мөнгө үдгчлийн гарт хэн яаж барьцаанд орж байгаа. Хэн бусдыг их мүлжиж их том мөнгө үдгчийн өмнө өөртөө болж чадж байгааг хөрөнгөтөн гэж нэрлэлчихэд дараа нь тэдэн бүр тэсгэ болоод их тугуут нь эдний жоохон ойлгосоо эднэр рүү арай их мөнгөний нээлтийг ихсгэхэд өшөө хөрөнд оруулангуудаа нэг хэсэг тэр амьдралын юм зээлээр хэрэглээний донтоо болгож жагаад дундаж анги гэж хөөрч жагаад нэг хэсэг тайвшруулж нэг үе мууяр нь мүлждэг. Ийм заллингийн юмыг тэд өнөөдөр онд гэж ойлгоод тэгээд энэ мань бол тэр арчил гэж суур юм байна гэж ойлгоод ингээ 20 хэдэн жил бодлол явчихлаа шүү дээ. Тэгэхээр өшөө нэг сайн юм. Яг би ингээд энэ телевизээр хэвлэл мэдээгээр гарч байгаа хүмүүсийн идэвхжиж байгаа юмыг харахад надад нэг таалагдаад байгаа ерөнхийдөө чиг нь бол юу юм гэхээр ямар ч байсан энэ 20 хэдэн жил дотор тодорхой хүмүүст мөнгөтэй эрх мэдэлтэй албан тушаалтай байхад бол би ер нь болоод байгаа юм байна гэж бодож исэн хүмүүс үгүй юм байна. Энэ мань өөрөө миний баталгаа биш юм байна. Ядахтаа нөгөө айц сутгаараа. Энэ ч хүн чи өөрийн түүхийн өмнө хүлээх хариуцдаг. Үр удмынхаа өмнө хүлээх хариуцдаг. Бусдын өмнө хүлээх хариуцдаг. Тэгэхээр бас нэг Монгол жоохон язгуурын юмнууд нь мэдрэмж нь байгаа. Тэнгэр нь байгаа учраас эдгээр тийм ажил хийж хэлж байна. Тэгээд нөгөө саний хэлдэг мөнгө алдар нэр албан тушаалгүй. Бас гадна цаана нь энэ их орон газар нутг чинь бас бидний их чухал юм байна. Мөн үү? Гэт энэ луг орж эхэлж байгаа. Энийг зорж, энийг уруу зорддог гэсэн хүмүүс. Тэгвэл энэ их орон гэдэг чинь цаана ерөөсөө энийг бүрэн бүтнээр нь авч үлдээд, дээдлийн шимийг хүртээд, шим ертөнцийн зохицуулж яадаг зам ёсын дагаад амьдэрдэг байсан. Тэр
өвгдийн агуу их ухаан, уламжлалт гүн ухаан, амьдралын ухаан, хүн ухаан тэрийг учир нь олох. Ерөөсөө Монгол хүн гэж хийн гэдэг лүгөө орж байгаа энэ тэмүүлэл над таалагдаад байгаа. Сүүлүүд тиймэрхүү аюул хажигдаж эхэлж байгаа. Тэгэхээр одоо бид нар бүх талаасаа яг энэ шинжил нэртэй хуучин хүчрэг байсан юм руугаа шилжилтийг хамгийн шармахтай шилжих тийм түүхэн нөхцөл байдал үндэстэн дотор маань монголчууд дотор бүрдээд байна гэж би харж мэдрээд байгаа байхгүй да. Тэгэхээр ямар ч үсэн дахиад энэ лаборатори онол дээр суурилсан онол гэдэг байхгүй үзэл сурталтай. Тэр үзэл сурталыг онол гэж буруу ойлгоод таны хэлдгээр ингээд тэрсэлдээд яваад байгаа энэ хүмүүс биш үү? Яг харах юм бол ард түмж ойлгоцсон. Өнөөгийн төрд байж байгаа нам хуваагдсан хүмүүс нэг нь чөлөөтэй биеийн дугаа ард түмээс сонгогчтой би арч намын өнгө сонгогчдог. Гарсаа нь үгүй би тэгэж яруу эдгээр надад миний эмийг өгөхгүй нэг бүр улаандаа гарц би нөгөө намд орлоо гэдэг гэж штэ. Иймэрхүү хүн чинь сайн харах юм бол энэ бол зүгээр л долларын эзэдийн Монголд бий болгосон тоглоомын засаглал байгаа байхгүй да. Энэ тоглоомын засаглалаа эдгээр авч харахын тулд арчил гэж худлаа ярьдаг. Тэр арчилынхаа сүүн нь юу юм гэдэг нь гут либерал онлын хувь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, төр нийгмийн чөлөөтэй ард түмэн 4 жилдээ нэг удаа сонгуул өгч төрөө сонгодог тэр арчилсан эрх чөлөө гэдэг 3 юмдаа тайлбарлаж явсуугаа мухарчиж байгаа байхгүй да. Тэгэхээр л одоо хүссэн эсвэлсэн түрүүний миний хэлдэг нийтээр монголчуудыг сайхан сэрээд эхэлчих. Сэрээд их баггүй бужигнаа сэрээд энэ нь өөрөө ахуй амьдралын гүнзгий хямрал 20 хэдэн жил явцсан. Нөгөө талдаа анх итгэдэг байснаа сүүлдээ итгэхэ болоод найддаг байснаа горддог болоод одоо горилгонч байхгүй болоод тэгээд дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу өгдөг. Оюун санааны төдөг байлаа. Тэг үнэм шиг юм байхгүй болоод оюун санааны мухардалд орцсон. Энэ бүх юмнууд ч өөрөө эргээд хүссэн эсвэлсэн ийм учиртай шүү зөв юмыг бүгдээрээ хэлэлцэх боломжтой хүмүүс нь. Тэгээд тэрэн дараа нь зөв үйл болж хувираад тэгээд хэлбэржиж чадах юм бол нийтээрээ бид нар эндээс үнэхээр эвтэй ийтэй тэгээд тэмцлийнхаа хэмжээнд дотор юмаа шийдээд гарч боломж харагдаад байгаа. Нөгөө талдаа таны нэг шашинтай холбоотой юм ярьж байгаа. Би бас л энийг тантай ярьж ич өчиг нь олж авсан. Шашин гэд би бусад нэг хүмүүсийн адилхан тэр христийн ирлийг лалын дийн энтрийг шашин гэж ойлгодог байсан байхгүй. Өөрөөр хэлбэл юу юм гэхээр шашин гэдэг бол номлол сургаал гэсэн тангад өгнө тэр тангадынхаа урсгалыгаа тодорхойлсон үг байхгүй юу? Христийн номлол болохоор ирлигийг ороод ирсэн. Ирлиг манай. Ирлиг ном. Тий. За тэгээд Мухаммедийн номлол сургаалт нь болохоор дийнгээд ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр хамгийн наазах нь христийн ирлиг сургаал. Мухаммедийн дийн. Тэгээд шарын шашин шүү. Тийм буддизмтай хамаагүй. Хоёрдугаарт нь энэ тодорхой газар зүйн байрлууд дээр тэнд нь бий болсон үндэстэн буюу хүний төрлүүдийн хувьд энэ номлол сургаалууд нь үнэхээр агуу юм байдаг. Тэдний өөрсдийнхөө газар зүйн байрлал дээр байгальтайгаа зохицож амьдрах дээд хууль нь байдаг байхгүй юу? Дээд хууль нь. Тэгэхээр энэ номлол сургаал буюу тэр байгаль дэлхийн ээж байгаа тэр өөртөө амьдарч байгаа газар дээр зохицож амьдарч байгаа түүнийгээ шүтдэг болгоцсон. Шүтдэг. Тэр шүтлгээ номлол сургаалын хэлбэр шилжүүлж тухайн цагтаа хэн нэгэн хийснийгээ бурхан гэж үздэг. Тэгээд тэрийг шүтэж, сүсэглэж, мөргөж, биширч амьдарч байгаа эдгээр нь бол болж байгаа тэднэртэй. Ганцхан тэр нь манайх үрд юм уу? Өөрөөр буддизмын тэр номлол сургаалын дагуу амьдрах ёстой хүмүүс нь буддизмынхаа сургаалтай тэр чигээр дамжиж Европт, Америкт өөр газар руу очиод эхлэх зөрчилдөж байгаа байхгүй юу? Тэгэхээр монголчуудын ерөөсөд 800 жилийн мөчтөртэй хийдэг байсан их хаадын монголчуудын үндсэн хүндрэлтийн өмнө хийдэг байсан нэг үндсэн ерөөсө төхөмөлт бол энийг л байсан. Өөрөөр өөрсдийнх нь тэр номлол сургаал нь хэрэгжих газар хэрэгжээд тэр байгалийн үүдээ зөрчихгүй тухайн улс үндэстэн сайхан амьдрахыг л бид нар ойлгож өгдөг гэсэн даа. Тэгэхээр би энэ дахиад энэ юу яхад таны үнэхээр санал нийт юм нөхөр бид нар унган монгол хүний олохын тулд унган монгол хүн болж өөрийнхөө дотоос тэрийг нээж баталгаажуулж бөхөлж тэгээд тэр маань өөрөө нийтийн нийгэм болж хувирахын тулд гарцаа байхгүй өнөөдөр байгаа төрийнхөө тэр бэлэгдэл талтай юу байгаа юм. Тэр бэлэгдлийг илэрхийлж байгаа оюун санаа маань өөрөө юу болцсон юм. Тэгээд би бас танаас бас нэг сайн авсан үг гэдэг да. Би өөрөө ч гэсэн монголчууд их тийм оюун санааны хоосролд орцсон юм байна гэж ярьдаг.
байсан байхгүй юу? Гэтэл та энэ удаа надад хэлсгүй оюун санааны хоосолд ороогүй. Оюун санаа самуурч юм аа. Тиймээс монголчууд оюун санаа бол байгаа. Тэгэхээр наач айгүй үнэг байхгүй. Тэнгуү тэрний шинээр нэрээ бодоод байхаар үнэхээр монголчуудын энэ оюун санаа бол хизээч бүхэхгүй нэг хүн байсан ч гэсэн бусаж орж иж гарч ирэхэд унган биеинд нь байж байгаа тэр мэдээлүүд нь ой санамжийн сэргээ гараад ирэх юм байна гэдэг. Тэр цаг ч юм уу тэрнээс хойш би маш их ихтэй болсон. Яг тэр үнэхээр монгол хүмүүст байгаа юм байна энэ нь. Баяраа самуурал гэдэг ижиж шээ. Энийг юундаар хэлж яах гэхээр за жишээлбэл зонхоо ловсондав гэдэг хүний шашинд орсон одоо намнар нь шүү дээ. Энэ чинь монгол хүмүүс шүү дээ. Тий, самуурчж байгаа. Гэтэл эдгээр бол ерөөсөө төвдийн тэр их намтны юмыг яриад ерөөсөө бүх юм энэ ертөнцийн либерал он төрж гарчлагчтай яг адилхан байхгүй. Яг адилхан байхгүй. Дараа нь бид нар жишээлбэл Ленин багшийн хөрөг гэдэг юм зүүчээд бас нэг бахан явлаа шүү дээ. Энэ чинь бас л нэг шашин. Тий. Одоо тийм бас л нэг тийм шашин байхгүй юу? Нэг номдос сургаал байхгүй. Тэр аливаа нэг бас тэрүүд бид итгэж бас мөхөс үсгээр итгээл ингээд яваад байсан. Гэтэл яагаад самуурсан гэж би ингэж бодсон гэхээр монголчууд хизээч Чингис хааныг л гэж хэлсэн байна. Өнөөдөр Чингис хаан гэдэг юмыг мэдхээ байцсан. Арх уурчвал би Чингисийн удам ингээд ахын тална гэдэг айгуул агсан тавиад гарт тавихгүй. Энэ биш. Чингис гэдэг арх үйлдвэрлэж штт. Их хурлын гишүүн хүний үйлдвэр гэсэн бэлтгийг сонссон. Энэ биш ээ. Тэгэхээр Чингисийн одоо жишээлбэл зарлиг засаг бэлэг гэж манайхан баах юм биш чинь. Ардгүй минь зовбоос зовдохой ахуй төрөм бүү алдар тугай гэж. Тэр чинь Чингис хэлээгүй шүү дээ. 1761 онд баха. Ловсон данзангаа алтан давчиг бичгтээ бичсэн 52 оруулгын нэг юм. Тэр хүний шүлэг шүү дээ тий. Гэтэл нөгөө төрөө гэрээ ингээл түрүү өөрөө ярьж байсан хүн дээр чинь манерээс өмнөх күнжийн сургаал. Тэгэхээр яг манер юу гэж хэлсэн бэ гэдг нь бол нуус товчонд байж идэг. Тийм учраас нуус товчоо байсан байхгүй. Тэр сартуулруудаа ингээсэн тайчуудаас цугтаасан тэр бол нийлэм. Дард юм нь юу байсан гэхээр тийм чинь оо жараад Чингис хаан зарлиг болруу гэж. Яг зарлагын зарлагаараа. Сургаалын юу гэсэн Чингис хаан өгүүлрүү гэсэн 40 хэдэн зүйл нь байж байгаа. Чингис хаан нүднээс ичнээ болгоо өдр гэсэн одоо их засаг ёс цаазын шин чанартай 24 тэмх гэрээс нь ингээ сүлжилдүүлээ бичсэн учраас тэр хадгалсан нууцлсан арга нь байсан. Тэгээ би энийг сая шийдвэрлэж хэвлэж одоо галгилж тэгээ тайлбарсан тийм ном гаргасан. Тэгээ түр өөрөө нэг дуусч юм лээ. Тэгээ магтаж байсан. Би бас баярлж байна. Гэтэ энэ бол би яг тэр жишээлбэл Чингис хаан гэдэг хүний яг тэр мөн чанарыг л нээх юмсан гэж. Чингисийг 1000 жилийн тэргүүн суултан гэдэг чинь шүү дээ. Одоо бас яг энэ үндсэн үеийг бүгд өөрчлөе, шинжлэе, солиоч гэдэг юм чинь дандаа өөрөөр ойлголт чи яригдаад байгаа байхгүй. Хүмүүс ч бас энийг нэг сан хоорондны ялгааг нь бас өөрчилж гадарлахгүй яриад байгаа. Гэхдээ та нэгэнтийн сая ярьж байгаа нуус товчоноос одоо байгаа ганц сурвалжтай мөрдөгж байгаа. Тэрнээс Чингис хааны зарлиг, бэлэг, засаг гэдэг одоо хинч хөдөлшгүй, маргах хэцэхгүйгээр бүгдээ сая имхэллээ шүү дээ. Тэгэхээр та яг энийг зарлиг нь юу юм? Засаг нь юу юм? Бэлэг нь юу юм? Өнөөгийн байгаагаар бол аль нь үндсэн хуулийн, аль нь засч явж байгаа хууль эрхийн актууд юм уу? Аль нь бүр тэр хууль болон үндсэн хуулиас дээгүүр ёстой холбогддог гэдэг маягийн тайлбарлаж өгч бол бас үзэгчд маань сонирн байгаа бох тийм. Тий, тэр зарлиг гэдэг бол төрийн хэрэгэлтэй. Тэнд байж байгаа тэр заалтууд нь тэр зарлиг болруу гэсэн юм дандаа төртэй холбоотой. Тийм л үү. Өөрөөр нийтийн өмнөөс хааны нэрийн өмнөөс хааны нэрийн өмнөөс тий. Чингис гэдэг нэрийн өмнөөс хэлсэн. Тий. Тэр нь бол зарлиг. Өгүүлрүү гэдэг нь шүү дээ. Тэр чинь бол өсөн өрлөг үр хөвгттэй. Хэлсэн үг нь өгүүлрүү гэсэн байна. Энэ сургаал тий. Тэр нүднээс ичнээ болго энэ төр гэсэн зүйл нь 24 байгаа. Тэгээ би өөрөө бол мөнх хааны үе хүртэл дуустал 64 заалт байсан байх гэж ингэж ойлгодог. Өгөөдөө хааны үеийн нэмэлтээр 64 болсон байх гэж. Тэгэхээр тэр бол их ёс, их ясаа үеийг бас засах гэсэн үг гэж хэлж штэ. Тэгэхээр энэ үндсэн хууль гэж основной
нөгөө закон гэдэг нь Орос үгийг тэр чигтэн буулгаад гаргацсан юм нэг хуулиудын суурь юм байна шүү дээ. Основын закон. За гэтэл энэ бол их ёс гэж штэ. Их ёсыг жишээлбэл одоо бид хууль гэж бас ярмаар бол байгаа. Хууль дээгүүр баггүй ч основын закон баггүй. Хуулиудын чинь үндэс гэсэн үг штэ. Хууль гэдэг үг чинь бас манайхан саяхан авсан үг шүү. Хаули гэсэн манж үг үстэй. Манж үг. Тий. Тэгэхээр манжийн төртөө орж ирсэн юм тэгээл аваад байх нь их хэцүү шүү дээ. Би түрүүний тэр хөдөөж хаяаны байрны 5 арслантай 5 соён байна гэдэг. Арслан чинь нөгөө манжийн сүлд шүү дээ. 5 яамныхаа үүдэн дээр чил арслан зоогоол ихэлсэн 1830 хэд онд гэдэг үү дээ. Нээс эхлээд тэндээс авдар хийж явуулсан гэж байна. Авдран дээр арслантай хээ тавиад айлуудын авдрыг хурааж яваад үнгүү тараадаг гэдэг. Тэгээ Монголын авдрыг цуглуулах юм сонирхол тийм нэг нууц санаа үнний тийм ойлголт одоо ч байдаг штэ. Жишээлбэл энэ зөрчтэй алтан улсын одоо гэртууд манай энэ хуучны одоо мө хэртэй утаатай авдарч одоо хүртэх нууцаар өндөр үнээр аваад байна штэ. Би өвөр Монголын орчин чинь 12 авдар нэг машин дээр авчихсан. Бүгдээрээ Монгол авдар. Тэгээ өвөр монголчууд байхдаа асуусан би. Танайхан ч одоо яг манайх шиг юм сайхан авдартай байсан. Үгүй энэ 10 Монголоос авчирсан гэдэг. Тэгж хэлээ. Тэгэхээр би энэ манжийн авдар өнөөдөр хөдөөж 19-р байр гэдэг нь жишээлбэл манжийн арслантай тэргээр хамгаалж уулчихсан. Тэгээд шашны сва юм бүгээр тэмдэгтэй ийм төр байна гэхдээ одоо эргэлзэж байна. Чингис хааны тэр засаг зарлиг бэлгийн утга агуулга гэж ярил би нэг үрчилсэн тэр бүх заалтанд тайлбар хийсэн учраас зүгээр энэ би ярих нь хэцүү байна. Цагч хэцүү гэж. Тэгэхээр энэ дээр нэг ярих юм байна. Чингис хаан гэж бид ярьж байгаа юм чинь манай монголчууд их орон гэж яриад байна шүү дээ. Энэ чинь одоо нөгөө Женск ороод. Тий. Энэ агуулга их байгаль гэсэн утгатай тийм ээ. Гэтэл эцэг төр гэж юм байдаг байна. Тэрийг өнөөдөр ярихаа байсан. Яагаад гэвэл мэдэхгүй. Энэ жинхэнэ Монгол төрийн мөн чанар тэр их ёсыг тэр засах их ёсыг дагуу их засаж байгаа юм. Их засах тэр ухааныг бол мэдэхгүй учраас тэр эцэг төрийн тухай ойлголт байхгүй. Тэгэхээр өнөөдөр Монголд эцэг төр хэрэгтэй. Эцэг төрийн онолыг ярьж юмар байна. Их орн гэдэг шиг байна. Жишээлбэл одоо инженеаш нацагдорж энтрийн шүлгэн дээр үл их орн гэсэн тийм үг хэллэг эртний энэ сурвалж мөрөд би нэлээд харж байсан байхгүй юм билээ. Энэ бол нэг 40 км арай динамит забайт. Тий, Родина мас забайт гэж орс тий. Тий, энэ дээр чинь их орчуулгын тий. Ийм л орчуулгын юмар хэвсэн баг. Гэхдээ монголчууд их байгаль дэлхийгээ бол ээжтэйгээ зүүрлдэг тэр ухагдах нь бол байсан л да. Хамгийн гол нөгөө үүсгэгч, нөгөө асарагч, нөгөө захирагч, тижээгч одоо юу гэдэг. Нөгөө тэр их эцэг төрөө мартагдсан. Ийм учраас бид тэр өнөөдөр орчин үеийн төр засгийн энэ эмгэнэлтэй байдлыг тэр эртний гэмээр юм уу тэр гүн хааны гэдэг юм уу ёс заншлын гэдэг юм уу тэр талаас нь харьцуулж санал сэтгэлдээ хэлээч гэж энэ телевизийнхэн сая бидэнд хэлсэн баг. Тэгэхээр би одоо эцэг төрийг би болгомоор байна. Үнэхээр одоо энэ эцэг төрийн ухааныг энэ их хурлын гишүүд заамаар байна. Ийм ерөнхий юм байдгиймаа. Та нар энийг мэдээч.